Сайн байцгаана уу та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн томоохон технологийн компани ярилцлаганд тэнцэх 150 өдрийн чаленжийн дараачийн өдөр эхэлж байна. Өнөөдөр бидний бодох бодлого юу вэ гэхээр longest substring without repeating characters гэдэг нэртэй бодлого байна. Энэ бодлого нь ямар бодлого вэ гэхээр хамгийн урт substring-ийг нь олох нь байна. Зөвхөн одоо жишээ нь одоо хэдүүлээ энэ жишээнээр авч үзье. A B C A B C B B гэдэг жишээ авч үзье. За энэ жишээнд авч үзэхэд хэдүүлээ эхнийх нь үсгийг хараа. Мэдээж A-г авч үзэхэд за A орлоо гэж бодъё. A орлоо гэж бодоход A-тэй давхцах юм бол байхгүй шүү дээ. Ижирхэн үсэг бол энд байхгүй. Дараа нь AB дээр ижирхэн үсэг байхгүй. Тэнгүүд дараа нь ABC дээр ижирхэн үсэг байхгүй. Дараа нь ABCA гэсэн чинь энд A орсон, энд A орсон учраас энэ бол ижирхэн үсэг гараад ирж штэ. Тийм учраас хэдүүлээ энэ A-г нь байхгүй болгоод за дараа нь ингээ үргэлжлүүлээд явах нь. За ингэж явсаар байгаад энэ одоо ижирхэн үсэг байхгүй бүгд өөр үсэг байх хамгийн урт substring-ийг нь олох нь. За тэгэхээр энд бол 3 гараад ирж учраас хэдүүлээ 3-ыг хүчгэн байна. Одоо ABC гэдэг 3 гарч ирж штэ тий. Энэ бол ямар нэгэн үсэг давтагдаагүй явсан хамгийн урт substring байх нь байна. За дараа нь BCA гэдэг бол бас яг ижсэн 3 юутай те. Тэнгүүд BCA B гэхээр B энд давтагдчихж байгаа учраас хэдүүлээ энийг байхгүй болгоод энэ 3 яг ижсэн 3-аараа ивэрэн. За C дээр бол дахиад C байхгүй болно. 3 үлдэж байгаа. 3 урттай substring үрж ийн яг байхгүй болно. За энэ дээр бол B нь байхгүй болно. Энэ дээр бол энэ B нь байхгүй болно гэд хамгийн урт нь 3 гэж гарч ирж байна те. За тэгэхээр ерөнхийдөө энэ бодлогыг яаж бодох юм бэ? Ямар аргаар бодож усах юм бэ? За ерөн бол хамгийн амархан арга бол нөө brute force-аар гараад бодож болно шүү дээ. Яг саяных шиг явлоо A дээр бол ABC гэж үүсгэж усах юм байна. Мөн энэ A дээр бол ABC гэж үүсгэж усах юм байна те. Энэ A хүртэл давхцахгүй учраас. За тийм учраас энэний substring нь 3 гэх юм байна. За тэгвэл B дээр юу үүсгэж усах юм? B дээр бас 3-ыг үүсгэж усах юм байна. Энэ B хүртэл тийм ээ. За тэрний дараа C дээр бас л 3 урттайг үүсгэж усах юм байна. Ингээд. За тэгэнгүүт дараа нь A дээр ирэнгүүт энэ A дээр ирэнгүүт одоо биднэрт энэ бодлын асуудал нь гарч ирж штэ тий. Энэ A дээр ирэнгүүт бид нар A B C гингүүтээ энэ дээр B гараад ирчих чинь A дээр ирэнгүүт бид нар шалгалт хийх боломжгүй арт талаараа юу явах боломжгүй учраас буруу хариу гарч ирэх нь байна. Тэгээ энэ аргаар бол бодож болохгүй юм байна. Тэгэхээр хэдүүлээ ямар аргаар бодох юм бэ гэвэл sliding window гэдэг нэртэй арга байгаа. Sliding window. За ерөн нэр нь бол одоо тайлбарлаад өгч чинь гэж би бол бодож байна. Одоо бид нар гулгадаг цонх байдсан шүү дээ. Гулгадаг цонх. За цонхны араам нь нэг иймэрхүү бах те. Араам нь. Цонх ийшээгээч гулгаж болно, ийшээгээч гулгаж болно те. Тэгсэн мөртлөө цонхны хэмжээ бол өөрчлөгдөхгүй шүү дээ. Энэ хэмжээ бол. За тэгэхээр sliding window гэдэг аргын ерөнхийдөө бол утга санаа нь ийм байх нь байна. За хэдүүлээ A B C A B C B B гэж биччихлээ. За хамгийн ихний бидний window хаанаас эхлэх вэ гэвэл A-с эхлэх нь байна. Хамгийн ихний window нь. За A дотор бол ямар нэгэн давхцсан гишүүн бол байхгүй шүү дээ. Тэрийг яаж мэдэж яах гэхээр бидний A-ийн count бол 1 байна те. A-ийг тоолоход бол 1 байна. Ганцхан. За дараа чинь бидний цонх хаана байх вэ гэвэл AB дээр байна те. Бидний цонх баруун тишийг одоо чирчж шүү дээ. Том орч те. AB дээр байна. За AB дээр байгаа учраас бид нар цонхоо одоо энэ дээр бол ямар нэгэн давтсан гишүүн байхгүй учраас цонхоо одоо илүү том болгох хэрэгтэй шүү дээ. ABC яг гэвэл бид нар хамгийн уртыг нь олох гэдэг тий. Тэгэхээр цонх нь хамгийн урт байх үеийг нь хэдүүл олохгүй. Тэгэхээр ABC гэхээр энэ дээр бол цонх нь бол байж болж байна. Яг гэвэл энэ бол давхцсан гишүүн байхгүй тий. За тэгсэн чи хэдүүлээ бүр томруулаад ABC A гэвэл хэдүүлсэнд нь юу болж байгаа вэ гэхээр A гээ давхцсан юу гараад ирлээ. За тэрийг хэдүүлээ яах вэ гэхээр хэдүүлээ зүгээр урдаас нь A-ийг нь хасаад цонхоо баруун тишээгээ шилжүүлэх нь шүү дээ. Зүүн талд байсан энэ хэсгийг нь
зүүн талд байсан энэ хэсгийг нь баруун тишин ширж үзэх нь. За ингээд бид нэр энэ юугаа гараад авчирсаа. За дараагийн цонх бид нэр энэ дээр үрж ирнэ. Энэ дээр үрж ирсэн чинь BB гэдэг бас яг ижсэн юу гараад ирсэн шүү дээ. Одоо гишүүн гараад ирсэн. Тийм учраас бид нэр дахиад цонхоо зүүн талынх нь поинтроо баруун тишин ширж үзэх нэ. Ингээд бод. За ингээд ширж үзснийхаа дараа мэдээж ингээд ширж үзнэ. Тэгээ CC гэдэг ижсэн гараад ирчихэж байгаа учраас дахиад ийм болгоно. Гэт энэ мэдчихсэн гэр ерөнхийдөө явах нэ. За ерөнхийдөө бидний бодлогын санаа бол энэ sliding window гэдэг энэ аргыг ашиглаж байгаа. Тэгээд хэдүүлээ одоо кодоо бичиж үзцгээе. За хэдүүлээ код руу оръё. За код нь яах вэ гэвэл бид нэр substring тэгээд дахин давтагдчихгүй гэдэг тэр зүйлийг ашиглаж байгаа учраас хэдүүлэнд нь hash set хэрэгтэй тий. Hash set. За hash set нь за char гэдэг утгатай за st гэдэг хэдүүлээ нэрчээ тий. За тэгээд төгсгөж хариуг хадгалах нэг юу хэрэгтэй биднэрт хувьсгч хэрэгтэй. За тэрийг erase гэдэг хэдүүлээ тэмдэглэжээ. За дараа нь хэдүүлэнд нь int s буюу зүүн талын pointer хэрэгтэй шүү дээ. Бидний одоо цонхны зүүн талын араам нь гэдэг хэдүүлээ ойлгочих босох нь. За тэгээд хэдүүлэн юунаас ихсэх вэ гэвэл r-ын t-гээс ихсээд s-ийн length хүртэл яваад араа нэмэгдүүлчих. За r гэдэг нь бол цонхныхоо баруун талын араам нь гэдэг хэдүүлээ ойлгочих босох нь. За тэгээд хэдүүлээ одоо шалгана шүү дээ. Хэрвээ одоо st-ийн хоосон биш мөн st-гээс s r нь хэрвээ олдчихвол тийм ээ. Хэрвээ олдчихвол яах юм бэ гэвэл бид нэр юу яах ёстой? st-гээс s-ийг erase хийх хэрэгтэй. Тэгээд age-ийг нэмэгдүүлэх хэрэгтэй те. Энэ юу гэж нэхэр бид нэр санаж байгаагаар нөгөө юу байгаа штэ цонх байгаа штэ. Цонхноосоо тэр байсан гişүн одоо жишээ нь хэдүүлээ ийм байраа гэж үгүй тэ цонхон дотор A B C A байраа гэж үгүй. Тэнгүүд хэдүүлээ эндээс ST-гээс S age-ийг erase хийнэ гэдэг нь энэ age-ийг байхгүй болгочих чинь гэсэн үг. Энийг A-г бол байхгүй болгочих чинь гэж хэдүүлээ ойлгож болох нь. Үндсэндээ бол хэдүүлэн юу байгаа вэ гэвэл ST дотор A B C байгаа байхгүй одоо. Тийм учраас энд олдсон учраас SR нь буюу одоо дахиад шинэ A олдсон учраас энийг хэдүүлээ байхгүй болгоод A-ийг нь баруун тишийг ширж үзнэ. За тэгсний дараа хэдүүлээ яах вэ гэвэл ST дээрээ мэдээж SR-ыг нэмж өгнө шүү дээ тийм. Тэгэхээр одоо ABC A босцсон гэсэн үг. За ингээд A болгоцсны дараа хэдүүлээ res дээрээ одоо юу яа штэ хоёроо хэдүүлээ хадгалсан штэ. Уртыг нь хадгалж чинь. За ерөнхийдөө бол бодлогын ерөнхий санаа нь бол ийм. За хэдүүлээ юу яага шалгаад үзцгээе. За болж юм тийм ээ. За ерөн бодлогын бодох арга нь ерөнхийдөө ийм. За энэ бол sliding window гэдэг арга байлаа. Энэ аргыг ашиглахгүйсэн бол бид нар O of n square буюу цаг хугацааны хувьд бол memory-гийн хувьд бол ашиггүй тийм кодыг бичих нь байна. Харин бид нэр энэ кодыг бичснээрээ хэдийгээр илүү memory ашиглаж байгаа боловч бид нэр илүү хурдан хугацаанд энэ асуудлыг шийдэх боломжтой гэдгээр O of n гэдэг ийм цаг хугацаанд бид нэр шийдэж чадж байгаараа илүү ашигтай байна. За тэгээ өнөөдрийн хичээлд хамт байсан та бүгдээ баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж дэмжээрэй.